Халимаг Монгол халимагийн нийгмийн зүтгэлтэн удирдах зөвлөлийн дарга байгаа. Төрийн бус байгууллагын Сонин Сингэ тогтох жаргал гээд төрийн бус байгууллагын сайн дурын гишүүн хэсгийг хариуцсан төрийн бус байгууллагын гишүүн байгаа. За энэ өөрөлт ингээд ихсний мэдэгдээ их төвийг болохоор найдангийн баярт өгж байна. Сайн байна уу монголчууд? Би Орос гүрнэ монгол хүн би тантай буряд монгол аяг дээр хөрөдөх байна. Тэгээд мөнөө бүдээнд сугураад байхдаа тандтай мөнөө монгол үндэстэн карт гэж ажуудахаа хөрхөө натай байна гэж би буряд монгол нэр өгч аваан дохотны тугай буряд монголны тугай хүн би тэгээд н монголны туг ирж өөрийн сайхан киногонд ажуулаараа явж байгаа хажуугаар энэ монгол үндэстэн карт гэж их ажуу явуулж байгаа нэгтэй бүдээнд халимаг аяр монгол буряд монгол тугай монгол хүн Орсын монголчууд сугураад монгол гүрнэ нутгай монголчууд сугураад тийм ажуу үтэж юм. Юм гээшүүгнэ монгол үндэстэн картыг шигэлээ. Бүдээ Орос гүрнэ баяр монголчууд нэг таваараа Орос тугай хүү юм алдаж яасан шоо алдаж байна гэдэг тэгээд өөхдөгөө бүдээ монгол хүн гэж бүдээд монгол нутгаараа ирж монголчуудаараа хамтарж нэгж яасан шоо хөвөө мартан зүгээр саашаа явж байх гэж монгол ертөнцөөгөө явах гэж бодож байна. Хүмүүдгийн шүдээ тэгээд энэ хууль монгол карт монгол үндэстэн карт гэж ажуу бүтээж байгаа хүн жанр ах гэдэг аяр монгол халимаг нутгай хүн байна. Тэгээд энэ хүн өнөө хөрх байна. Ямар ажуу гэж ямар юм бүтээж байгаа юм шиг. Тэгээд нэмэхэн нүдэ бүдээ би өрөнгө аяг дээр буряд монгол аяг дээр хөвхөдөө нутгай буряд монголчуудын мөхийн төвөө буряд аяг дээр хөвж байна. Жангар ах орос хүн дээр хөвх байна. Овон манай монголчууд орсдог байна. Орос хүнд оронхой байна. Тэгээд хайхнаар овхын төвөө гэд тийм тэр хөвх байна. Сан байну монголчууд. Орсагар. Уважаемые журналисты, коллеги, друзья, сегодня мы собрались здесь, чтобы обсудить один из самых важных вопросов для монгольского народа, проживающих как в Монголии, так и в странах бывшего Советского Союза. В условиях глобализации и миграции, когда наша национальная идентичность подвергается все большим испытаниям, особенно остро встает вопрос о сохранении нашей общей культуры и языка. Мы на протяжении 2 лет работаем над реализацией законопроекта Mongolian Destiny Card. Это не просто документ, это мощный инструмент, который позволит нам сохранять наше культурное наследие и укреплять нерушимые связи между монголами. Эта карта станет надежным мостом, соединяющим нас с нашими корнями и открывающим новые возможности для совместного развития. Обладатели карты Монгола получат доступ к широкому спектру услуг и смогут активно участвовать в жизни Монголии. Сегодня мы представляем вам практическое решение этой актуальной проблемы. Законопроект Mongolian Destiny Card – это не просто идея, это инструмент, который позволит нам объединить усилия и создать сильное сообщество монголов между Монголией и странами бывшего Советского Союза. Өнөөдөр бид Монгол болон зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд багтаж байсан монголчуудын хувьд хамгийн чухал асуудлыг нэгийг хэлцэхээр юм цугларсан. Даяаршил шийдэл хөдөлгөөний нөхцөлд үндэсний онцлог маань улам бүр сорилтод орж байгаа. Энэ үед соёл хэлээ авч үлдэх асуудал онцгой хугацаар тавигдж байгаа юм аа. Сүүлийн 2 жилийн турш энэ асуудлаар хэрэгжүүлэхээр бий болсон гэж ажиллаж байна. Монгол үндэсний картын хуулийн төсөл нь зүгээр нэг баримт биш бичиг биш юм аа. Соёлын өвөө хамгаалах, монголчуудын хоорондын салшгүй холбоог бэхжүүлэх хүчрэг хэрэгсэл юм. Энэхүү гэрээг бидний үндэс угсаатай холбох найдвартай гүүр болж хамтын хөгжлийн шин боломжийг нээх болно. Карт эзэмшигч олон төрлийн үйлчлэгийг авах боломжтой болж Монгол улсын амьдрал хөгжилд идэвхтэй оролцох боломжтой бас олгож байна. Өнөөдөр бид танд энэ тулмагдсан асуудлын бодит шийдлийг танилцуулж байгаа юм аа. Монгол үндэсний карт нь
хуулийн төсөл бол зүгээр нэг санаа бол биш юм аа. Монгол улс болон хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудын монголчуудыг хооронд нэгтгэх хүчрэг хамтын нийгмийг бий болгох хэрэгсэл болж байгаа шүү. Хааныш байхада ямар ч гүрэндээ байхада бүдэ монголчууд орос гүрэндэж бай ямар ч гүрэндэж бай жааж байхада хүүгд байхада бүдэ өдөг монголчууд гэж мэдж байгаа бдэ тэгээд манай их баавам Чингис хаан гэж мэдж байна бдэ тэгээд өнөө сагтхэдэ их манай түүхэр орох саг юм болж байна. Энэ монгол ертөнцөө монголчууд нэгдэж их гэж энэ жава явж энэ монгол карт бүтээхэд бүхэн монголчууд монгол ертөнцөөгөө нэгдэх гэж бүдэ ханах байна бдэ. Тэгээд оросд байхан ондоо гүрэнд байхан монголчууд энэ ажуун нэмнөх харж байна тэгээд бүдэ мөнө монгол гүрнэ бүхэн монголчууд энэ өдөртөө дуугаж байна бдэ. Тийм их ажуу хийж байна бдэ нэгдэхэд ажуу бүтээж байна бдэ. Мантар оросож хамт ажуудна явуулж бүтээвсэж байгаад их баяртай байх байна бдэ. Бүхэн монгол ютугай гүрнэ бүхэн ард зомд дуугаж байна вэ. Их баяраа. Тэгээд мөнө татжаргуу гişмнэ мант хөвх байна. Монгол ютугай монгол гүрнэ. За энэ Монгол туурхтны гэргээ буюу Монгол үндэстний карт гэдэг ийм хуулийн төсөл энэ жангар гээд халим хүн өөрөө санаачлаад тэгээд улсын хурлын гишүүдэд энэ ерөнхийлөгчд энийгээ танилцуулаа. Ер нь бол Монгол хуучин зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан халимыг буруу туваа одоо энэ алтаа энэ хүмүүсийн Монгол үндэстний карттай болъё. Энэ картны ямар учир шалтгаантай бэ гэвэл Монголд энэ хүмүүс ирж амьдрья, ажиллая гэдэг байгаа байхгүй. Нааша бид нар ч адилхан Монгол гэсэн үндэс ухсаатай адилхан монгол хүмүүс бид нар Монголд ирж ажиллая, амьдрья, ингээд сайхан байя. Бид нар хэдийгээр харийн оронд байгаа ч гэсэн бид нар одоо яг үндсэнтэй болоод хэл соёлоо мартаж байна. Одоо ерөөсөө үнэхээр хэцүү. Бид нар чинь монгол хүмүүс шүү дээ. Одоо хятад энэ юу Солонгос гэд одоо энэ Киргиз, Казахстан гэдэг улсууд бүгдээрээ өөрсөндийн тийм үндэсний карттай болсон гэж байна. Тэгээд бүгдээрээ ингээд өөрийнхөө нутаг орондоо төрлөх нутаг орондоо тийм үндэсний карттай тэрнийх яг өөрийнхөө Монгол үндэсний карттай хүн бодоод одоо бусад ухсаатны хүмүүс Монгол ухсаатны хүмүүс тэгж Монголдо тийм өөрийн гэсэн тусгай эрхтэй тий одоо янз бүрийн одоо ажиллаж амьдрах одоо сурч хөдөлмөрлөх янз бүрийн тийм эрхтэй тийм бусад үндэс Монгол тийм эрхтэй тийм карт л одоо тийм картил тийм төсөл энэ халим жангар гэдэг хүн төслийг одоо хийсэн байгаамаа. Тэгээ манай энэ үйл ажиллагаа дэмжих гээд Монгол туурхны гэргээ гэдэг тийм төрийн бус байгууллага уганд байгуулсан байгаа. Тэгээд манай энэ ажлыг одоо яг цагаа болох ерөөсөө дэмжиж ингээд нэг яваад авах бас олдохгүй болчиход байна. Ерөөсөө хүмүүс ингээд хичнээн хэдэг хүн нийлээл хийн тэгэл тарж утар ерөөсөө энэ ажлыг мэн дэмжихгүй байна. Ер нь манай монголчууд олуулаа болох юмсан гэж их мөрөөддөг. Их цөөхүүд ард түмэн штэ. Тэгээд нэг тэгсэн ирнэ одоо энэ одоо юуны хилийн чандад байгаа монголчууд наашаага бид нар монголчуудтайгаа ингээд амьдрын ажлын ингээд ирэхдээ цаашаага түлхээд байдаг нэг тийм сонин тийм байх юм аа. Одоо эднэрээ ингээд дэмжих юмсан эднэрийг одоо адилхан эдгээр та нар царайцсан харж байгаа үгүй яг ингээ монголчууд хөөрх юм. Тэгэл одоо эдгээр чи хэлэн ч гэсэн одоо энэ хаа байсан халимгаас одоо 90 жил гаруй болж энэ ганцхан энэ ажлыг хөөцөлтөө ер нь бол Монгол үндэсний карт гэдэг энэ төслийг хэрэгжүүлэх юмсан гэж 10 хэдэн жилийн өмнө энэ жангар гэдэг хүн энэ картыг хийгээд ингээд энэний төлөө л яваад байгаа. Монголд ирээд жил гаруй болж байна. Яг одоо та хэдийн над яриад байгаа Монгол үндэсний карттай одоо гэдэг чинь тэгэхээр энэ чинь өөрөө нөгөө Монголын үндэсний аюулгүй хэмжээний асуудал болж харагдаж байна. Харин яг тийм байна. Тэгэхээр энэ бол одоо та хэдүүд ард мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр улсын хурлд монголчин ч өөрөө хуультай юм чинь Монгол улсын хурал, Монгол улсын
ерөнхий гэж магадгүй шийдэх хэмжээний асуудал Харин тийм байхгүй юу? Яг бол бусад орны жишээ ямар байдгүй та саяны хальт дуртай өнгөрлөө одоо бусад улсууд бусад үндэстэндээ ийм даваа байдал олгосон их орондоо ирэх яг Монгол угсааны л хүмүүстэй тэгэхээр тэр жишгээ дагуулд гэдэм одоо Америкийн карт гэж байдаг шүү дээ. Жишээ нь Америкоор ингээд даваа хэрэгтэй явж амьдрах юм нөхцөл байдаг тийм. Тэр үед Америкийн өөрийн үндсээр удаараа олгосон юм ногоон карт байдаг. Тэмдэг адилхан зүйл би та хэд яриад байгаа. Зүгээр яг та хэд яриад байгаа асуудлыг бол үндсэн аюулгүй байдлын хэмжээнд ярих асуудал байгаа байхгүй юу? Одоо яг энэ зөвшөөрч чухал гэдэг бас Хоёр два примера привели. Хоёр тааруугата Америкийн карта Америкийн карта тэгээд ондоо гүрний карта Монгол карта. Монгол үндэстэн карта гэж байна. Америкийн карта нэ хүн тийшээ ажуух хийх сайхнаар байх ажуух юм бүтээх оршдог тийшээ Америк оршдог. Мант Монгол карта юунд хэрэгтэй вэ гэхэд Монгол карта гэхэд Монгол хүн би гэж өөргөө юунд хөхөвдө. Мөнөө сагта оростой байхын монголчууд нэ их төргөөр хөвө алдаж байна. Яасан шоо алдаж байна. Гогоо алдаж байна. Зан алдаж байна. Хо орос болж байна. Харахад Монгол нюртай байгаад орос хөвтэй хов болж байна. Орос хөвтэй болж байна. Мөнөө хэд орос хөө Монгол хөө хоёр орос гүрэндээ оросоо монголчуудсаа болоо алдаж байна. Тэгээд Монгол картыг ишмдээ мант хэрэгтэй өгдөө би Монгол сэтгэхээ орхихын төв хэрэгтэй мант. Тийм ажил байна. Юунд өгөхдөө буряд Монгол хөвөн дээр буряд Монгол аяга дээр хөвөө алданхэ завуу хөвд их сургууль наашаа ирж Улаанбаатарт хороод Монгол хөвтэй бөгөөд Монгол хөвнөнгөө хөвд буряд Монгол аягатай бөгөөд нутгургаа буснаа. Хөргөө Улаангод хотод буряд Монгол нутгургаа ашигла. Мант Монгол карт игээ төрөвшин хэрэгтэй юунд хэрэгтэй гэхэд би Монгол сэтгэхээ хадагж орхихын төв. Би Монгол гэж Монгол хүн би гэж хөвөө мөтхийн төв. Тийм байна. Тэгээд нөгөө талаараа харахад 2 3 5 зүвэ хойш оростой байх монголчууд хүн монгол харж байна. Нюра хүн монгол гэж өрөөнхөө байна. Тийхдээ мөнөө бодоход энэ сагт ийм монгол карт бүтээхэд нэ их сайхан цаг бод байж байна гэж анхаар байна. Тэгээд орос гүрэнд 350 мянга монголчууд буряд монголчууд 200-аар аярд монголчууд 200-аар туваа дээр монголчууд байх. Нэг миллион бууки, 1 сая бууки монголчууд тэнд байна. Хэдий саг саашаа бууж нэхэн карт юм уу саашин буугаа тэндхээ байх монголчууд нэх орос хөвтэй бууж орос хөвөндөө орох байх. Тийхдээ бүди монголчуудаа алдах байна тий оростой байх. Би тэгж бодох байна. Би өөрөө найруулагч хүн байгаад бүхий буряд Монгол, аярд Монголны тугаархгүй явж ард зунтай уулзах хөөрөлдөж хархан би. Хүүгд жаахнаа хойш орос хөвөнд орж байна. Мант өрөнгө хөвөө орхих хэрэгтэй. Монгол хөвөө. Тэгээд энэ сархая бүхий сар хондоо хөв үлдэж өнөө манай Монгол гүрнээ монголчууд юу сархая тушаага их хуруур. одоо нөгөө нэг хуулийн төслийг болохоор бас зарим одоо юунд их хурдан гişүнтэй барьсан байсан. Танаа командэр өгч шүү дээ. Телевизээр үзчихээс даа ааш. Тэндээ зооч тэр чинь. В Евразии только одна этническая группа осталась без действия закона о зарубежных соплеменников. Это монгольская. Все страны в Евразии имеют законодательство от Лиссабона до Токио и от Осло до Бомбея имеют аналогичное законодательство. Ерөнхийдөө бол Евраз тэгт болохоор энэ нөгөө нэг одоо өөрийнхөө үндэсний яснуудыг хүлээж авах тийм хуулиуд бол ерөөсө бүх газар гарсан байдаг. Ганцхан Монголд гараагүй байгаа тийм үү. Лиссабоноос Японы Токио хүртэл одоо энэ хууль хэрэгжсэн байгаад байдаг. Мы раздали вам материалы, там есть аналитическая записка по 48 странам, у которых есть законодательство. Вы можете посмотреть. Энэ тэнд бол одоо нэг бүх судалгааны материалууд тавигдсан байгаа. Тэнд дээр болохоор 48 улсад энэ одоо сая яриад байгаа үндэсний карт гэдэг бол хуулийн хэрэгжүүлэлтийн тийм үү ямар ч төвшөнд явж байгаа. Яаж хэрэгжүүлсэн тухай бас бүх мэдээлэлүүд та өнөр авч болно.
не имеет в Евразии законы о зарубежных соплеменниках только Монголия и Северная Корея. одоогийн байдлаар болохоор Евраз гэдгээр болохоор зөвхөн Монгол болон хоёр солонгос хоёрлог энэ бусад одоо өөрийнхөө үндэснүүдийг дэмжих тийм юм картыг бол хуулийг бол хэрэгжүүлэг байгаа. Но у Северной Кореи есть антагонист Южной Кореи, у них законодательство есть в полной мере. Гэхдээ болохоор хойд солонгосын хөрш тийм үү өөр солонгос нь болохоор тийм ээ тэр юу бол хүлээгээд авцсан өөрийнхөө одоо жишээлбэл яг үндэсний ястан үндэснүүдийг Орос одоо өмнө нь Оросд байсан амьдарч байсан солонгос ардныгаа хүлээж аваад байдаг. В 2007 году Кыргызстан принял закон Кайрылман, возвратившийся. И с этого момента мы, как этническая группа, остались единственной на всей Евразии, не имеющей законодательства по зарубежным соплеменникам. 2007 онд болохоор сая Киргиз улс болохоор бас яг буцаж ирсэн гэсэн тиймэрхүү одоо хуулийг бол бас энэ картыг бол хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Бид нар одоо Евраз төв дээр болохоор одоо ганцхан монголчууд тийм үү монгол тустай монгол туурхнууд бол ерөөсөө энэ картыг эзэмшихгүй энэ карт хуулинд хамрагдахгүй ингээд дангаараа үлдсэн. Если кому нужно будет более подробный, развернутый ответ, мы можем после пресс-конференции поговорить отдельно. Ямар нэгэн тийм дэлгэрэнгүй мэдээлэл одоо яг энэ картын тухай авъя гэвэл энэ хэл мэдээллийн дараа та нар надаас нь өгүүлсэн юу? Монгол карт гэж мөнө саараа бүтээхэд миний мандэ бодоход энэ ажгаар монголчууд нэгдэж их урдмнаг оё сайхан зам тавьдаг гэж анх байна. Мандхутигээд Орос гүрнэ Оростой баян бүхэн монголчууд хуу нааша харж мөнө монгол карт юм бовхов үгүй монголчууд юм гэж бодох уу гэж харж байна. Тэгээд шатхаараа оросорог дэ бидэтнэ мөнө нааша ирээд энэ ажгаа явуулж өгч. Их баяргаа ирж мандэ шагнахдаг. Дай вам.